Хараа засах хагалгаанд яг ямар шилний өөрчлөлттэй тохиолдолд орж болох вэ? Ямар төрлийн хагалгаа илүү тохиромжтой байдгийг хүмүүс аюул их сонирхдог. За энэ талаар яг нэг тодорхой кейс дээр илүү тулгуурлаад товчхон ойлголтыг өгье. Өнөөдөр үзүүлсэн энэ хүн маань 29 настай. Эвэрлийнхэн дундад зузаан нь. За энэ хүнийх бол 570 гэдэг хэмжээтэй. 570 гэдэг бол аюул зузаан бүрхүүлтэй байна. Ойролцоогоор нэг 0.57 мм хэмжээний бүрхүүлийн зузаантай байна гэсэн. За тэгвэл бүрхүүл нэгдүгээр болчлоо. За аваад байгаа олон төрлийн шинжилгээнд нүдэнд хаалгаа ихэд ямар нэгэн асуудал байхгүй үзүүлэлтүүд бүгдээрээ хэвийн гарч байна. За тэгвэл шилний хэмжээ нь хэд байгаа юм бэ? Шилний хэмжээг нь үзэхэд хасах 2-той. За цилиндрийн хувьд нэг хасах 1 орчим ч юм уу ийм төрлийн шилний өөрчлөлттэй байна. За энэ төрлийн шилний өөрчлөлтийг нь лазертаад засахад нийт бүрхүүлийнхэн зузаанаас 60 гэдэг нэгж буюу ойролцоогоор 0.6 мм хэмжээг авчгаад энэ хүний шилний өөрчлөлт засархаар юм байна гэдэг тооцооллыг машин бодож гаргаж ирж байна гэсэн. За тэгээд бүрхүүл хаалгааны дараа ч гэсэн хангалттай хэмжээний зузаантай үзэж чинь энэ зузаантай байхад цаашдаа бусад төрлийн өвчин үүсэх ямар нэг эрсдэл байхгүй учраас энэ хүн бол хаалгаанд орж болно. Хараа нь 100% нойллогдно буюу шилний өөрчлөлт нь байхгүй болно гэж ойлгож болох нь байна.